Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн дугаар маань та бүхэнд хүрэхэд ашиггүй нэг бэлэн боллоо. Тэгэхээр нацистуудын хорих лагерт амь тавьж бийч бяцхан хүүгээ айлгахгүй тулд үхэлтэйгээ инээмсэглэн нүрт болдог. Өрдмөр хэрнээ Бахтам аавын тухай энэ киног үзээгүй хүн байхгүй зээ. Тэгвэл кинон дээр гардаг алтан гургалтай мэт сопрано хоолой хослыг ч санаж байгаах. Энэ айрыг бол Францын сууд хөгжмийн зохиолч Жак Оффенбахын Хоффманы үлгэрүүд гэдэг дуурийн жижигхэн хэсэг юм. Гэхдээ энэ жижигхэн хэсэг нь голдуу хошин хөнгөн жанрын дуурайраа дэлхийд нэрээ тамгалсан түүний хувьд өөрийгөө зүгээр ч нэг хошигногч биш. Хэрэг хүсгэл юм бол хизээч хамаагүй сериосны дуурай бичиж чадна гэдгээ батлан харуулсан, өөрөөр хэлбэл уг дуурайг сонгодог хөгжмийн уран санд бат гихчин байр сууриа бэхлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тун чухал шигтгэн юм. Тийм ч учраас кинон дундуур энэ хэсгийг оруулж өгсөн ёстой л энэ хоёр ертөнцийг нийлүүлбээс эрдний шижир арт болох босуу гэлтэй зогтсон байдаг. Тэгвэл энэ дуурьнд бүхэлдээ яг юун тухай өгүүлдэг талаар өнөөдрийн дугаартаа хүрэхээр бэлтлээ. Ингээд тухлан сууж таалан сойрох нь. Гол сэдв рүүгээ орохын өмнө хажууд чинь гал хөс дэрвхээр юмнууд байгаа эсхийг сайтар шалгахыг зөвлөж байна. Учир юунд вэ хэмээвээс та бүхэн гарчигнаас харсан л байлгүй энэ дуурайг зарим нь хараагдсан гэж ярьдаг. Яагад гэвэл нэгдүгээрт сууд хөгжмийн зохиолч Жак Оффенбах энэ дуурай дуусгаж чадалгүй юм тавьсан. Хоёрдугаарт арай гэж бэлэн болж байж тайзан дээр тавигдсан тэр онд нь буюу 1881 оны 12 дугаар сарын 8-ны орой яг энэ дуурайг толиулах гэж байсан Вений театрт гал гарч үүнээс болж 620-оос 850 гаруй хүн амиа алдан мөн хэдэн зуун хүн бэртэл гэмтэл авсан аимшигт хэрэг гарсантай холбоотой юм. За ингээд хэрэг явдал намжууг идэл бас л үгүй. Энэ харамсалтай явдлаас 6 жилийн дараа цагта Жорж Бисьегийн алдарт Кармен дуурайг анх тавьж байсан Парисын опера комик гэх театр мөн л түлмэрт автаж 100 гаруй хүн амиа алдан мөн уг театрт хадгалагдаж байсан Хоффманы үлгэрүүд дуурайг бүтэн их хувь шатсан байна. Тиймээс зарим нь энэ дуурайг эзнийхээ толгойг залгисан. Ингээд ч болоогүй өөр хэдэн зуун хүний амийг авч чадсан. Нэг үгээр бол хараалтай байж магадгүй гэж боддог байсан учраас хэсэгтэй л театрууд уг дуурайг тавихаас жирэгдэг байж. За ямар тач сууд хөгжмийн зохиолчийн маань эцсийн амьсгал шигсэн ил бүтээл өнөө бидний үе хүртэл тисэж үлдэж чадсан төдийгүй тэр ч бүхэл амьд арзаагаад мэд мэлтийгээд театраасаа хайлж кино дэлгэцийн ертөнцид хүртэл уул мөрөө үлдээгээд явж байна. Гиснээс Жак Оффенбах өөр юугаараа тийм алдартай юм гэж үү? Яагаад нөгөө нэг эрчүүдийн шүлсийг гоожуулах шахан хормой хотод эрвүүлгээд бүжиглээд идэх хүүхнүүдээр алдартай Францын Мулан Рушийг мэднэ үсттэй. За яг тэр бүжигний чи ард явдаг ер нь бол захын нохой чандахгүй гэхэд хэлсдэхгүй Can хөгжмийг зохиосон хүн шүү дээ. Энд чинь тэгж ярих юм бол энэ хөгжмийн талаар дараа нь бас жижигтэй бүтэн дугаар хийх болохоор одоо түр хоошин тавьчих. Яг энэ дуурайг хамгийн энгийнээр тайлбарлаа гэх юм бол хүмүүс нэг халаад цогтоод ирэхээрээ X бодоод дурсаад л яриад эхэлдэг дээ. Жухамдаа бол яг л ийм процесс энэ дуурь дээр болж өнгөрдөг. Гэхдээ манай гол дүрийн залуу маань нэг биш бүр 3 X-ийн тухай түүхийг ярьж өгөх учраас нилээн урт дуурай гэсэн үг. Түүнийг Хоффман гэдэг бөгөөд авьяас бэлэгтээ яруу найрагч ч гэсэн найгүй аригчин нэгэн. Гэхдээ бас сэргэлэн дуурийн дэва Стелла гэдэг бүсгүүдэд үерхдэг. Мөн энэ дуурь дээр өөр 2 гол дүрийг заавал дуртахгүй бол болохгүй. Тэдний нэг нь Хоффманы яруу найргийн охин тэнгэр. За манайхаар бол Янжин лам бурхан гэд ойлгочихж болно. Харин нөгөөх нь мөн л Стелла сэтгэл алдарсан Хоффманы өрсөлдөгч чинэлэг канцлер Линдорф юм. Хайрт бүсгүйд нь санаарахдаг болохоор Хоффман X-үүдийнхаа түүхийг ярих бүрдээ хөөх юм уу Линдорфыг хорон санаат нэгэн битээр харуулдаг. Манай Линдорф баач бас яг үнэндээ тийм цэцэг цэрүү шиг цэвэрх гар биш л дээ. Тэгэхээр үйл явдал зул сарын баярын үеэр үлгэрийн мэд чимгэлсэн задгаа худалдаагаар алдартай Германы Нюрнберг хотод өрнөнө. Тус хотод Моцартын Дон Жуан дуур тавигдаж манай гол дүрийн баатрын сэтгэл бүсгүй Стеллач тэд алтан гургалтай мэт хоолоогоор эд хавыг гайхуулж байв. Харин тайзны арын хэсэгт дурлалын халуун тамд шатаж буй Хоффман хайрт бүсгүйгээ хүлээж байгаагаар дуурь эхэлдэг. Энэ хооронд хайр дурлал эдэр гисээр байгаад хайрын авьяасаа уран тараг хийж өөрийг нь үл тоож байд шаарлгасан нөгөө Янжин лам бурхан артаа лир хөгжим байрсаар гарч ирнэ. Эзэн хичээвэл заяан хичээн гэдэг дээ. Гэтэл Хоффманы заяал бүр өөх гэж хичээгээд байгаа ахгүй юу? Тиймээс сүүлдээ бүр аргаа бараад Янжин лам байна маань Хоффманы итгэл данд Никлаусын дүр тойрж байгаад мөн дээрээс нь түүний гол өрсөлдөгч Линдорфын тусламжтайгаар Хоффман Стелла хоёрыг салгаж эргээд өөрөө суу бэлэгт яруу найрагчид цоргонд шүтэн болох төлөвлөгөөгөө бодсорлсон тухайга дуулдаг. Барууны бурхтын энэ эгогүй гэхдээ бас зүгээр ч юм уу? Ингээд Янжин лам маань
Чи сая намайг хэн гэж дуудсан бэ? Анна? Яасан Анна? Ингээд Янжинла маний маань хэрэгээ бүтээхээр гарч явахдаа зэрэгцэн Линдорф орж ирнэ. Тэрээр Стеллагийн туслахыг хахуулдаж байгаад Хофманд хөрвүүлэх байсан цагааг нь дундаас нь авчихдаг. Би та нарт Линдорфыг тийм ч цэвэр амтан биш гэж хэлсэн дээ. Захианд Стелла өөрийнхөө хувьд сольдог өрөөний түлхүүрийг хавсарсан байх бөгөөд Хофманд тоглолтын дараа уулзъя гэж ихэд тотомчлон бичсэн байх нь тэр. Үүнийг уншсан Линдорф хүүхнүүд яахаараа ийм арчаагүй аригчин яруу найрагчд сэтгэл алдардаг байна. Гэхдээ яах вэ? Орой гэхэд Хофман биш би өрөөтний чинь хаалганы гадаа байж байна гэд түлхүүрийг нь халаасалдаг. Ингэж байтал дуурч өндөрлөж тоглолт үзээд гарч ирсэн залуус театрын ойролцоох бааранд орж хутга тавилгүй идэх мах байхгүй ч хундаг тавилгүй ууж эхэлдэг. Ингээд хүлчүрхсэн залуус баарны эзнээс Хофманыг нэхнэ. Удалгүй Хофман ч найгсан юм нөгөө игэл хүний дүр тавьсан Янжинлан бурхан буюу найз Никлаусийнхаа хамтаар орж ирдэг. Ингээд уран цэцүүгэн цээжинд нь багтаж яддаг Хофман тэнд байсан хүмүүсийг хөгжөөхийн тулд Клинзах хэмээх үзэшгүй муухай царайтай отоо өвгөний талаар хошигнон дуулдаг. Il était coiffé d'un colba et ses jambes faisaient clic-clac, clic-clac, clic-clac. Voilà, voilà, clic-clac, clic-clac, clic-clac. Voilà, voilà, clic-clac. Гэвч хайрын өвчнөөс сидэрч гítэл тэрээр дуулж байсан дуугаа хүртэл мартаад хайрт Стеллагаа магтан дуулж гарваа. Түүний солиорлыг мэдээж Никлаусаас бусд нь ойлгохгүй. Тэгээд тэд ингээд чи хэний талаар дуулаад байна? Нөгөө хөвшин Клинзах уу хэмээн асуухтаа зэрэгцэн Хофман сая ухаан орж дундаа буцан оров. Fallait voir flotter les ponts de son frac. Comme les cerfs dans un lac, et le monstre faisait flic-flac, flic-flac, flic-flac. Voilà, voilà, clin-sac. Flic-flac, flic-flac. Voilà, Дараа нь Линдорф Хофман хоёр Стеллагаас болж нэг нилээд үгээр эдэлцэж байгаад Хофман тэнд байсан хүмүүст өмнөх харийн түүхээ ярьж өгөхөр болдог. Ингээд үзэгдэл солиодож үйл явдал Спаланзани хэмээх эрдэмтний гэрт өрнөнө. Тэрээр өнөө орой олон сар жилийнх нь хүч хөдөлмөр шингэсэн бодит хүн шиг хэмжээтэй. Дээр нь дуулж бүжиглэж чаддаг маш хөөрхөн механик хүүхэлдэйгээ олон танилцуулах гээд хөөр баяр болж байв. Хүүхэлдээ нэрийг Олимпиа гэдэг бөгөөд тэр үед шинжлэх ухаанаар замнах гэж байсан цэл залуу Хофман түүнийг профессорын охин гэж эндүрээд дурлцдаг. Үүнийг нь харсан Никлаус мөн л түүнийг урлагийн ертөнцид татан оруулахын тулд Олимпиагийн сайхныг магтан дуу шүлэг тэрлэхийг уриалдаг. Харин нөгөө талд профессор Хофманыг жинхэнэ эрдэмтэн шиг сэтгэхийн тулд иймэрхүү зүйлсээс хол байх хэрэгтэй гэдэг байв. Тэгээд тэднийг ийм ярилцах зуур худалдаачин Копелиусын дүрээр Линдорф орж ирнэ. Олон гадаад нэр хэлэхээр төөрөлдөд байж магадгүй учраас Линдорф гэдгээр нь явчихъя. Профессор Олимпиагаа хийхдээ нүдийг нь Линдорфоос худалдан авсан байж. Тиймээс Линдорф сэргэлэн загнаж хүүхэлдээг бүтээхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсны хувьд цаашд ч гэсэн уг хүүхэлдээнээс олох ашигаас хүртэж байх гэрээ байгуулахаар профессорын дэрсэн нь энэ байв. Линдорфыг орж ирэхэд хүүхэлдээнд ухаангүй дурлсан Хофман түүнийг анзаарах сөхөөч байсангүй. Хофманы энэ ухаангүй байдлыг ажигласан Линдорф 8 ч хүний овчин зангаа ашиглаж төд нэг тийм хөссөн зүйлийг нь харуулахыг чидтэй нишил зардаг. За ийм шилдэ болсон Хофман одоо дурлалдаа бүрч сохорох нь мэдээж. Ингээд оройч болж зочид гिचэд цугларан профессор өнөөх механик хүүхэлтэйгээ өөрийн охин хэмээн түмэн олонд танилцуулваа. Хүүхэлтэй болсон хойно түүний ямар ч үгүй толгоор арьс тормогоор алаг нүд гэд төгсгөө үзэсгэлэн хорон цугларсан олон шагшин магтах нь мэдээж. Профессор хөшөөний цаанаас удирдлагаа тохируулснаар Олимпиа алтан гургал дамид уянгалаг хоолойгоор хайрын тухай чадварлаг гэгч нь уулж эхэлдэг.
Гэвч хэд хүчтэй дууснаас босноо яасан. Манай хүүхэлдээ дунд нь гинэт багтлаад унтарчихдаг. Эвгүй байдалд орсон профессорын багийнхан хүүхэлдэйг бушуухан засаж янзлав. Ингээд манай хүүхэлдээ ч дууга үргэлжлүүлэхтэйгээ зэрэгцэн эргээд хэвэн болсон хүүхэлдээ маань ядаж байхад бараг өөрөө шахуу Хоффман дээр очиод мурдаад авдаг. За бараг олон нийтийн өмнө юу яач үгүй юу? Оройн цаг бэлэн болж зочид хийчихэд хоолны ширээ рүү явснаар саяны Хоффманд Олимпиадад хоёулахнаа байх боломж гарна. Хоффман чин хүчийг ашиглан ёстой нэг хамгийн сэтгэлээ илчилж түүний өмнө өвдөг сүгдэн хайр дурлалаа надад өгөөч хэмээн гуйдаг. Энэ бүгдийг алсаас харж байсан профессор Олимпиаг буруу зуруу удирдан байж ив хавгүй хүн шиг холдуулсаж хайр дурлалтаа таг сохорсон Хоффман хүүхэлдээ энэ хачин байдлыг ёстой твийч анзаардаггүй. Никлаус ч түүнийг ухаан оруулахын тулд наадах чинь амьд хүн бишээ хандаа гэж түмэнтэй хэлсэн ч тусыгис болно. Ингээд тэднийг ярилцаж байх зур нөгөө Линдорф чинь уур хилэндээ баригдаж багтрах шахсан юм орж ирдэг. За юу болов яав ив гэсэн чинь уул манай профессор өвгөн Линдорфт мөнгөний оронд чек бичиж өгсөн юм байна л да. Гэтэл банкнд нэлээд их хэмжээний өртөө дээрээс нь дансан таг хоосон эрдэмтний бичиж өгсөн чекнээс ямар юмных нь мөнгө гарах вэ? Ингээд өвгөн профессор туурдагдсан Линдорф энэ доромжлынхоо хариуг нь барихаар ирсэн нь ийм учиртай байж. Хүлэн авалт өргөлжилж ходоодо төмбийд лидэж уусан зочид одоо идэж уушаа шингээхийн тулд бүчгийн танхимд хорон цугларна. Хоффман ч зориг гарган Олимпиага бүч хэмбэрдэг. Ингээд тэр хоёр яг сайхан вальсэр гэж байтал хүүхэлтэй маань дахиад лидэрч сэнсрэг шахан эргэлдэх зуртаа Хоффманыг чичирж унгаагаад өөрөө ч бүр өсчихгүй, даашинцчгүй болтлоо нүцгрээд үлдчихдэг. Хиймэлч гисэн охин шигэ үздэг байсан болохоор өмнөөс нь ичиж санаа зовсон профессор нүцгэн биеийг нь халахлах гэж хамаг байдгаараа л оролдоно. Даанч Олимпиа гэдэг чинь ичиж зовох гэдгийг мэдэхгүй удирдлагатай хүүхэлдэй учраас хамаг юмаа ил гаргачаад тэрүүгээр нэг дуулж хурцаар л идэг. Ингээд Олимпиаг арай гэж хөшигний арт оруултал уур хилэндээ автсан Линдорф түүнийг юу юучгүй болтлон салгаж хамаг идангийн энэ тэндгүй тарааж хаяв. Үүнтэй зэрэгцэн түрүүн Олимпиад шийдвэрлэхдээ Линдорфоос авсан шилээ унгаж хагалсан Хоффман сайн нэг юм хүнд биш хүүхэлдэд дурлсан байснаа харан шоконд ордог. Ингээд манай хүний анхны эксийн хөхтэй түүх энд хүрээд өндөрлөв. Ер нь ч тэгээд анхны хайр бүтэлгүй гэдэгтэй тэр нь бүр хүн биш төгс хүүхэлтэй байсан ч адилхан л бүтдгүй юм байна. Зя үзэгдэл солигдож Хоффман хоёр дахь эксийнхаа тухай ярина. Үйл явдал Германы Мюнхен хот руу шилжих бөгөөд энэ удаад өмнөх явдлаас арай авхаажиж амьд хүн хүүхэлдэй хоёрыг ялахтайгаа болсон Хоффман Антонио хэмээх бүсгүйд сэтгэл алдарсан байна. Бүсгүй мөн л алтан гургалтай мэд хоолойтой боловч даанч энэ сайхан авьяасаараа алдарших хувьгүй нэгэн байлаа. Учир юундээ хэмээвээс түүний ээж мөн л маш сайхан дуулдаг байсан боловч дуулгал юм бол бие нь мууддаг. Нэг тийм ёрын гимээр өвчнөр өвдөж нас орсон байв. Энэ нь ч охинд нь удамшсан байж. Тиймээс ч эхнэрээ алдсан Криспел охинооч бас алдчихгүй тулд Хоффманаас зүгтж өөр хотод нүүж ирсэн нь энэ байв. Тэгээд Криспел гэрээсээ гарахаас өмнө зарцдаа хэнийг ч оруулж болохгүй гэж хэлдэг боловч даанч нөгөө нэг чи хатуу зарцсан сонссонгүй. Ингээд түүний гарсан хойно хайртай бүсгүйхэн байгаа газрыг арай гэж олсон Хоффманыг найз Никластэй хамт зөв зүгээр оруулчихдаг. Удаан хугацааны дараа саяны нүүрээ харж битгэрэг шахсан хосод уулзахад сэтгэл нь хөдөлсөн Антонио баярлсандаа хид их дуулаад ухаан алдаж унах шахдаг. Гэсэн ч тэрээр Хоффман түүнийхээ цаад учир шалтгааныг хэлсэнгүй. Зүгээр л хид хөрч тоглоод ингэчлээ л гэдэг. Энэ хооронд өмнө нь Антониогийн ээжийг эмчилж байсан их өөрийнхөө доктор Miracle гэж нэрлсэн эмч гарч ирнэ. Тэр нь мэдээж өнөө мөл Линдорф маань л байлгүй яах вэ?
За тэгээд Линдорф маань бүсгүйг холын цанаас үзэж харж байгаа мэт болоод өөрийнх нь зөвлөгөөгөр явбал эдгэн гайгүй гэж аавд нь хэлдэг. Тэгсэн хайрт бүсгүй нь ямар нэг юм нуугаад байгааг мэдэрсэн Хоффман Криспел болон Линдорф хоёрын яриаг сэм чагнаж байх зураа өнөө хачирхалтай өвчнийхэн талаар болоод мэдчихвэлгүй л яах вэ? Ингээд хайрт бүсгүйнхээ үнэн байдлыг мэдсэн Хоффман түүнийг дуулах мөрөөдлөө хөсөр хаяад оронд нь тоонод гэрт толгой холбож тустай тогоонд хушуу түрээд араараа айд өмнө адуутай өөрөөрөө үе дүм хүүхдэд болёо гэж гуйдаг. Ямар тэнэг. Антониач түүнд сэтгэлдээ болохоороо карьерээ орохыг зөвшөөрөв. Ийхүү хосууд маргааш дахин уулзахаар товлоод Хоффман Антонигийн гэрээс гарч явна. Гэтэл өнөөх Линдорф чинь хаанаас ч юм гинт гарч ирээд хаяа хайран сайхан авьяас. Ийм сайхан боломжийг ингэж алдаж болно гэж юу? Дуул хонгор минь алдрын оргил ойрхон байна гэд Антониг ятгаж гарав. Антониа хайртай амлалтаа зөрчихгүй гэхэд Линдорф чиний над Хоффман ч дээ. Одоохондоо л чамайг гэж байгаа болохоос үс гизгчин цайж үүдэн шүд чинь унаад өгөхийн цагт. Бусад ирчүүдийн л нэгэн адил өөр хүүхнүүд рүү л яваад өгнө. Шоол тухлаагаар шүү химэн бүр булууны яс хайдаг. Гэвч ингээд ч болсонгүй. Тиймээс Линдорф аргаа улам нарийсгаж нас барсан ээжийнх нь хөргийг хүртэл амьлуулдаг. Ингээд нөгөө хөрөх чинь ээжийнх нь хоолоогоор охин минь ээ миний чамд өгсөн энэ их авьяасыг зүгээр нэг хар юмны төлөө өрн таран хийх байсан гэж юу? Чамайг дуулахад би дахин амьлах шиг л болдог. Ээжийнхэн үсийг гүйцээ охин минь эдэр гэд баахан донготно. Ингээд нас орсон ээжийнхээ дуу хоолойг сонссон бүсгүй аава бисээ ээжигээ олж сонслоо. Ээж минь намайг дуул гэлээ хэмээн дуулсаар байгаад амь тавьбаа. Хоффманы 2 дахь ээксийн түүх ийм төгссөн бөлгөө. Умманы бадминхом амгалан нойрсох болтугай. За одоо сүүлийн ганц ээксийн түүх. Дахиж л юм олон ээкстэй хүний бүтлэхүүд өөхийг ярмааргүй шүү. Гэхдээ энэ сүүлийн ээкс нь үнэн зөвүүн гар заа юу. Уун гэж сонсчээ. Үзэгдэл солигдож одоо л нэг хэдүүлээ нөгөө кинон дээр гараад идэг янзын гоё айрыг олж сонсно. Үйл явдал үзэсгэлэнд Венецийн их сувагт өрнөдөг. Энэ айрын Хоффманы найз Никлаус Гүртизан Жюльеттатай хамт хайр дурлалын хот Венецийн шөнийн үзэсгэлэн гог магтан дуйлж буй тухай юм. Хоёрч дурлал нь бүтлгүйдэж сэтгэл зүрхэн сэмэрхэд аав шиг болсон Хоффман одоо маань ёстой хайр энтер гэхгүй зүгээр л ууж идэж дурлахгүйгээр үнсэлцээр энэ амьдралыг барыг гэдэг урайтай болсон байлаа. Ингээд нэг л хаширсан хүн Жюльеттатай сэтгэнэж буйг харсан Никлаус за дурлаж тэнэгтүүдээ наадах чинь Гүртизан штэ чамаар бол зүгээр л тоглоод хаян шүү гэж анхааруулдаг. Тэгтэн манай хүн хашир хүн гэж хаширсан үнийг хэлдэм ба. Найз нэг алдаага 3 татдаг тэнэг биш. Миний харж л байгаараа энтергээд томорч өгнө. Тэгээд бүр хэрэв би энэ бүсгүүд сэтгэл алдрах юм бол чөөгийн сүнсийг минь ав гэж ам алддаг. Гэтэл хан хүртэл чихтэй гэдгчлэн яг энэ яриаг нь чөөгийн олоо сонсчлгүй л яах вэ? Муул бол хойд захын хар аваахаа гэдгчлэн өнөө чөөгийн дүрд мэдээж манай Линдорф тоглоно. Чөөгийн энтер гэж яхаар сурснараа Линдорф гэд явчээ заа юу. Ингээд манай Линдорф ба Жюльеттаг дуудаж байгаад агаан дөө хэрв чи Хоффманыг өөртөө дурлуулад талендах тусгал буюу сүнсийг нь авч ирч чадах юм бол ийм гоё чихэр. За тоглосон. Ийм үнэтэй очир эртний зүйлд үгүй шүүгээд явуулчихна. Одоо Хоффмантай байгаад нь хардаж өгөх гээд байгаа өмнөх амраг ишлэмилж яг л ийм байдлаар Жюльеттад сүнсээ алдсан нэгэн байв. Тиймээс ч бүсгүйд энэ даалгавар юухан байх вэ? Хоффманы толгойг зад эргүүлээд ядах юмгүй өөртөө дурлуулчихдаг. Ингээд Хоффманы сүнсийг авахаар дагуулад явах гэж байхад нь газар дороос гайтай ишлэмэл нэг хэлэхэд хэцүү нэртэй найзынхаа хамтаар Венецийн тэр олон суваг дундаас гэнэт гарч ирдэг. Тэднийг харсан Жюльетта наадханд чинь миний өрөөний түлхүүр байгаа. Уул нь би зөвхөн чамдаа л өгөх гэж байсан. Ингээд Хоффман ишлэмэл хоёрын хооронд хөөрхөө яс хайчаад явчихдаг. Энэ зур Линдорф Хоффманд хүү янда царай чинь бүр хүн амир болтлоо цогхижж. Яав юу болов хэмээн аль өөрийгөө нэг хараадахтаа гэж байгаад толиороо сүнсийг нь сорчихно. Ингээд яах ихийн зургу сүнсээ залгуулж гисэн Хоффман толинд тусгалан байхгүй байгааг хараад сүнсээ залтлаадаг. Угаасаа ч зайлцсан юм чинь.
Никлаус ч андаа хүн чамд анхааруулсаар байхад даанч яав да. Хорвооч Хофманы зовлон цадах болоогүй юу? Хоёулаа бушуухан чөтгөшөө хүүхнээс холдсон л доо хэмээн бухимддаг. Гэсэн ч манай дүүрч гисэн дурлал залуу би ёстой, хайртай, дуртай, бит хоёр үлзэн амьдралаа хамт өнгөрөөнө гэж нэг нэгэндээ амлчихсан энэ төр гэд тэнэгтэж өгнө. Ёстой нэрээ би л Никлаусын оронд байсан бол энэ Хофманд нэг сайхан ухамсарын шана авах байсан. За тайвшир гүнзгий амьсгаа авлаа. Гаргалаа. Авлаа. Оо байж гинөө хөө. Байж л та чи. Компьютерийн солиорлоо. За, тэг. Баш. Яцгаа гаргалаа. Тэгээ бүр ямар ч сүр сүнсгүй болчихсон байж бас болоогүй Жюльетагийн өрөөний дэлхүрийг нөгөөдхнөөс чинь аавна гэд таг зогсчихдаг. Ёо нэрээ юугаа ч хэлэв. Бүх үлгтэн сүнс чинь зайлчхаад байна штэ андаа. Хүүхний сүр ботогдох юм наад толгоонд чинь алах уу? Ингээд нэг хүүхэнд сүнсэл уурдулсан хоёр тэнэг гар хоорондоо тулдах болоход Линдорф маань джентльмен болж ирээд л "Ирхмээ, миний сэлмиг ав" гэдэл Хофманд нэг л их туссан хүний дур үзүүлдэг. Зя ингээд 60 зурлахад нэгэн төрүүлдэг гихчээрээ сүг сүнсгүй хоёр юм хоорондоо үзэлцсэний эцэст Хофман дайснаа дархан цолоо мандуулав. Дархан цолч гэжтэй яг үндэ бол зүгээр л Жюльетагийн өрөөний дэлхүүрч наатахчаа. Ганц дэлхүүр дээр алдсаж байхаар надаар хувилуулчихгүй. За зохиол ниймээс хойш одоо яа гихөө цус үзье гэсэн юм бэлгүй. Үгүй гэхдээ бас бодоод байхад дээр үед ирчүүд ингэж хайрынхаа төлөө хайртайхаа өрөөний ганцхан дэлхүүрний төлөө аим хайргуу тулддаг байсан байхад. Гэтэл одоо яаж юм? Зүгээр шууд блок. Лайфаач. Зя сэдврүүгээ буцаад орцгоё. Манай Хофман нуба арай гэж нөхөд дэлхүүрээ аваад гой доо гэд хөрцөлж байтал Жюльетта нь "Хонгор минь дээ, наад дэлхүүрээ чи өөртөө бүр үлдээ. Яагаад гэвэл би наад байрнаас чинь хэдийн нүчгсэн гэд нөгөө түрүүн Ишлемилийг дагаж ирдэг сонин нэртэй гартай цуг яваад өгдөг. Хэлсэн штэ." Ингээд Хофманы эксүүдийн түүхч ашгүй нэг юм дуусаж бид уушин газартаа иргэн ирлээ. Энэ бүхний эцэст Хофманы ярьсан эдгээр үлгэр нь үнэндээ 3 өөр бүсгийн тухай бос зөвхөн Стеллаг л 3 өөр байдлаар дүрсэлсэн юм байна гэдгийг Никлаус сая ухаардаг. Удалгүй тоглолтож дуусч Стелла Хофмантай уулзахаар бааранд орж ирэв. Даанч Хофман өнөөхөл байдгаараа гостоо хөвтөж байхад хажууд нэг цэмцээс ирэх юм. Өөрийг ингээд үнтэй бэлэг бэлтчихсэн байж байгааг харсан Стелла Линдорфыг дагаад яваад өгдөг. Ингээд хайр дурлал өөрөөс нь нүрээ буруулсан Хофман янжинлан бурхантайгаа нэгдэж буйгаар дуйр маань амар сайхандаа жагаж байгаа нь энэ юм. За тэгэхээр Жак Оффенбах дуурийн гол дүрээ зүгээрч нэг Хофман гэж нэрлэегүй юм. Бодит амьдрал дээр яг ийм нэртэй буюу бүтнээрээ бол Ernst Theodor Amadei Hoffmann гэдэг герман зохиолч 1776-аас 1822 оны хооронд амьдран суудаг байжээ. Оффенбах ч энэ дуурай түүний бичсэн зохиолууд дээр үнэлсэн байна. Тэрч бүхэл гол дүрээ хүртэл их зохиолчийн нэрээр нэрлсэн юм. Бодит амьдрал дээр ч гэсэн Хофман нь үнэхээр янжинлан бурхны хамгал хайр ивэлийг хүрсэн үг гэлтэй тал бүрийн авьяас бэлэгтэй нэгэн байв. Тэрээр романтик уран зөгнөлт аимшигын готик чиглэлийн зохиолч төдийгүй хажуугаар нь хуулийн мэргэжилтэй. Тэгээд бүр хөгжим зохиодог. Бас хөгжмийн шүүмжчдэг. Бүр болоогүй зураг хүртэл зурдаг нэгэн байж. Гүн хэрэг нэг хүнд арай их авьяас суулчихсан үгүй юу? Тиймээс чинь сууд хэрний өвөрмөц зохиолчийн бүтээл Дангац Оффенбахч бас Шуман, Чайковский зэрэг олон уран бүтээлчийн онгод тэнгэрийг хөгжсөн байдаг. Хамгийн наад захын жишээл гэхэд одоо бидний жил болгон үзээд байдаг. Шинэ жилийн гол уур амьсгалыг бүрдүүлдэг өнөө цөмөөхө гэдэг балетыг чинь жохом энэ хүний зохиол дээр үнэлсэн юмжүү дээ. Зүгээр зохис дуртахад л юм байгаа юм чинь Хофман урлаг уран зохиолын ертөнцид ямар их хувь нэмэр оруулсан гэдэг нь ойлгомжтой юм. За тэгвэл одоо энэ дугаарыг хийх гэж яагаад үйл тамаа цайсны нэг том шалтгааныг тайлбарлая. Бүр түрүүн подкастаа эхэлж байхдаа би та нарт Оффенбах энэ зохиолоод дуусгаагүй. Үүн дээр нэмээд зохиолынх нь их нот галж чадсан гэж хэлсэн дээ. За яг энэс ч болоод энэ дуурт энэ үзэгдлийг яг ингэж хийн, тэр нь урдаа, тэр нь хойноо байх ёстой гэсэн албан журмын дараалал байдаггүй болсон юм. Тийм ч учраас найруулагчид уг дүрийг тавихдаа 2-3 дахь үзэгдлийн байрыг солих эсвэл бүр үзэгдэл тус бүр дээр гарч буй сопрано хоолойг зөвхөн нэг бүсгүйгээр дуулуулах зэргээр өөрөөсдийнхоороо найруулан тавьдаг гэж хэлж байна. Тиймээс ч энэ дүр нь ер нь бол өөрөө шидийн юм шиг хизээж давтагддаггүй гэсэн үг. Харин сая та бүхний үзсэн бол 2017 онд Парисын Бастилийн театрт Роберт Карсон гэх найруулагчийн найруулсан хуулбар юм.
Үүнээс гадна өөр нэг дуртахгүй өнгөрч болохгүй зүйл бол Оффенбах дуурийнхаа сүүлийн хэсгийг дуусгаж амжаагүй гэсэнтэй. Тиймээс тайзан дээр 50 дахь ёстой хугацаанаас хэдэн жил сараар хойшлоод байсан энэ дүрийг дуусгахын тулд театрынхан тухайн үедээ Ernst Giego гэх өөр нэгэн хөгжмийн зохиолчийг хөлссөн байдаг. За яг эндээс ч юм болоод хэрэв Оффенбах энэ дуураа яг өөрөө дуусгасан бол өөрөөр хэлбэл сууд хөгжмийн зохиолч маань энэ дуураараа дамжуулан яг юу өгүүлэх байсан болоо гэдг нь урлагийн ертөнцийн дэх тааварлашгүй мөнхийн онцгой болон үлдсэн төвхтэй. Тийм ч учраас Жак Оффенбахын Хоффманы үлгэрүүд гэдэг энэ дуур бол сонгодог урлагийн ертөнцийн дэх жинхэнэ хаус гэхэд бараг л хэлсдэхгүй юм. Ингээд тарих толгоогоо юутай гуутай нь гашлхан байж хийсэн энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа түр баяртай. Эдэн ботлоо гашилсан намайг эзгээ болтол нь хатаачихгүй тулд дардаг юмнуудаа дараад бичдэг юмнуудаа бичээд өгөөрэй манайхаа. Bye.